Сайн байцгаана үзэгчдээ парламент телевизийн дэлхийн тойм хөтөлбөр эхэлж байна. За та бүхэндээ өнгөрч байгаа энэ 7 хоногт толгоос тулсан онцлог үйл явдлуудаас таймлаа өргөхөд бэлэн боллоо. За тэгэхээр дэлхийд дахинд бол өнгөрсөн 7 хоногоос хойш өнөөдрийг хүртэл энэ баасан гарагийг хүртэл бол нэлээд олон ийм чухал үйл явдлууд болж өрнөд байна. За тэдгээрийн дотор газар нутгийн маргаантай Кашмирийн бүс нутагт болсон террорист халдлагаас үүдэн хоорондоо гал солилцсон энэтхэг Пакистан улсуудын хооронд Америк нэгдсэн улсын зуучлалын дагуу өнгөрсөн амралтын өдрүүдээр бол гал зогсоосон байгаа. За мөн Америк хятадын худалдааны төлөөлөгчдийн яриа хэлэлцээний үр дүнд хоёр тал бие биенийхээ эсрэг тавьсан энэ 100 гаруй хувийн импортын тарифыг 115%-аар тус буулгахаар шийдвэрт хүрснээ мөн зарлан танилцуулсан байна. За мөн Филиппин улсын дундын сонгуул энэ 7 хоногт явагдлаа. За дээрэс нь 6 дугаар сарын 3-ны өдөр явагдах өмнө Солонгос улсын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид тодорч сонгуулийн сурталчилгааны кампани ажлаа эхлүүлсэн гэх зэрэг ийм олон үйл явдлууд болж өнгөрөөд байна. За энэ өнөөдрийн таймаар бид Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын ойрох дорнодын улсуудаар хийсэн энэ 7 хоногт хийсэн айлчлалыг томьёо хойхонд бол онцлон өргөх гэж байгаа наа. За Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп энэ 7 хоногийн мягмар гарагаас эхлэн ойрох дорнодын 3 улсад хийх төрийн айлчлалаа бол эхлүүлсэн байгаа. За түүний эхний зогсоол бол Сауди Араби улс байсан юм аа. За тэрээр Сауди Арабын нийслэл Эр-Рияд хотноо угсаа залгамжлагч Хунтаж Мохаммед бин Салмантай уулзаж хэлэлцээ явуулсан байгаа. За ингээд төгсгөлд нь тэд эрчим хүч, батлан хамгаалах, технологи зэрэг олон салбарт хамтран ажиллах хөрөнгө оруулалтын гэрээ хэлэлцээрүүдэд гарын үсэг зурсан. Их сурвалжуудын мэдээлснээр Дональд Трамп Сауди Арабын альчлалын үеэрээ нийтдээ 600 тэрбум $, хөрөнгө оруулалтыг татсан. За үүнд хоёр талын хооронд хамгийн том хэмжээний буюу 142 тэрбум $, батлан хамгаалах салбарын хөрөнгө оруулалтын гэрээ багтсан байна. За тодруулах юм бол Америк нэгдсэн улсад үйлдвэрлэсэн пуужингийн давталгааны хамгаалах систем, байлдааны сөнөөгч онгоцууд, пуужин гэх зэрэг орчин үеийн зэвсэг техник болон үйлчилгээг Сауди Араби улсад нийлүүлж тус улсын цэрэг армийг шинжлэхэд хамтран ажиллахаар тохиролцоод байна. Америк нэгдсэн улсад үйлдвэрлэсэн зэвсэг техникийг худалдан авч байгаа хамгийн том дүнтэй гэрээ хэмээн нэрлэгдэж байгаа. Энэхүү тохиролцоо нь мөн Америк нэгдсэн улсад ажлын байрыг нэмэгдүүлэх, эдийн засгийг солонгоруулахад чиглэгдэж байгаа гэдгийг давхар талууд тодтогсон юм аа. За дээрэс нь эрчим хүчний аюулгүй байдал, батлан хамгаалах салбарын аж үйлдвэрлэл, технологийн манлайл болон олон улсын дэд бүтц ашигт малтмал, газрын хавар элементийн салбарт хамтрах зэрэг олон салбарыг хамарсан юм гэрээ хэлэлцүүрүүдийг бол байгуулад байна гэдгийг цагаан ордноос гаргасан мэдээлэлд онцолсон байгаа. За Трамп мөн Сауди Арабын альчлалынхаа үеэр Эр-Рияд хотноо зохиогдсон хөрөнгө оруулалтын форумд оролцож үг хэлсэн. За энэ үеэрээ тэрээр Сир улсын эсрэг тавьсан Америкийн хоргийг цоцлно гэдгийг бол зарласан байна. За Трамп Сир улсад боломж олгох үүднээс тус улсын эсрэг тавьсан хоргийг цуцлах тушаал өгнө гэж мэдэгдснээр энэхүү Америк нэгдсэн улс Дамасктай харилцаагаа хэвийн болгох эхний алхам бол хийгдээд байна. За түүнчлэн тэрээр лав гарах Дональд Сауди Арабын альчлалаа өндөрлүүлэхээс өмнө Сирийн ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэгч Ахмед Аль-Шараатай уулзсан байгаа. За Эр-Рияд хотноо явагдсан энэхүү уулзалтанд Сауди Арабын угсаа залгамжлах Хунтаж Мохаммед бин Салман мөн байлцаж, Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган уулзалтанд утсаар холбогдсон оролцсон. За энэ уулзалтын өмнөх өдөр бол Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Башар Асадын дэглэмийг эсэргүүцэх зорилгоор Сир улсын эсрэг тавьсан Америк нэгдсэн улсын хоргийг цуцлахаа мэдэгдэж, хоёр улсын харилцааг сайжруулах хүслээ илэрхийлсэн юм. За уулзалтын үеэр Трамп Сирийн төр ерөнхийлөгчөд хандаж тус улсад томоохон түүхэн бүтээн байгуулалт хийх гайхалтай боломж байгаа хэмээн хэлсэн. За тэдний уулзалт ердөө 37 минутын хугацаанд үргэлжлэн явагдсан байгаа. За Трамп түүнд бүх гадны террористуудад Сирийг орхин гаргах шаардлага тавьж Исламын улс бүтээгдэхүүн үйл ажиллагаа дахин сэрхээс урьдчилан сэргийлэхэд Америк нэгдсэн улсад дэмжлэг цуцлалцаа үзүүлэхийн сацуу Израиль улстай харилцаагаа Сир улсыг харилцаагаа хэвийн болгохыг бол уриалсан юм аа. За Сирийн төр засгийн газрын гадаад хэргийн яамны зүгээс уулзалтын үеэр Аль-Шараг олон улсын хамтын нийгэмлэг талархал илэрхийлж Сир улс ирээдүйн хөгжил цэцэрлэгтэд чиглэж байгаа чиглэн үйл ажиллагаа шинэ засгийн газрын үйл ажиллагаа явуулж байгаа гэдгийг бол тодтогсон болохыг мэдээлсэн. За өнгөрсөн 2024 оны 12 дугаар сар хүртэл
Америк нэгдсэн улсын зүгээс Аль-Каида бүдэглэлтэй холбоо сүлбээ бүхий Ахмед Аль-Шарагийн толгойг 10 сая $10 үнэлж байсан байгаа. За тэгвэл ийхүү ердөө хэдхэн сарын дараа Америк нэгдсэн улсын төрийн тэргүүн түүнтэй уулзсан нь бол одоо итгэмээргүй үйл явдал байлаа хэмээн олон улсын ажиглагчид сэтгэлдээ одоо илэрхийлж байсан юм аа. За ингээд Трампын Сауди Арабын ажлал өндөрлөөд тэрээр Катар улсад үргэлжлээд айлчилсан байгаа. Трампын ойрхон орнууд хийж байгаа албан ажлын дараагийн зогсоол болох Катар улсад тэрээр хоёр улсын одоо хамтын ажиллагааны багц гэрээг бол одоо үзэсгэлэн байгуулсан. За Катарын нийслэл Доха хотнод тусалсан эзэн хаан буюу Шейх Тамим бин Хамад Аль Танитай уулзаж дараагаар нь талууд нийтдээ $243.5 тэрбум өртөг бүхий хамтын ажиллагааны багц гэрээнд бол гарын үсэг зурсан. За үүн дотороор Катар улсын иргэний агаарын тээврийн Qatar Airways компани Америкийн Boeing компаниас 210 хүртэлх тонны онгоц захиалан худалдаж авах $96 тэрбум өртөг бүхий гэрээ багтсан байгаа. За энэхүү гэрээг бол Дональд Трамп Boeing компани түүхэнд хамгийн өндөр дүнтэй захиалга хэмээн тодтогсон бол цагаан ордны зүгээс зөвхөн энэ гэрээний одоо ачаар Америк нэгдсэн улсад 1 сая ажлын байрыг одоо дэмжих болно гэдгийг бол одоо мэдгдсэн юм аа. За тэгээд дээрэс нь мөн одоо технологийн зэвсгийн компаниудтай хамтран ажиллах одоо олон тэрбумын хамтын ажиллагаа хөрөнгө оруулалтын гэрээнүүдийг бол одоо байгуулсан байна. За цагаан ордноос Америк нэгдсэн улс Катарын хооронд байгуулсан хамтын ажиллагааны багц гэрээ хэрэгжиж эхэлснээр хамгийн багадаа $1.2 их $80 эдийн засгийн солилцоог бий болгоно хэмээн одоо онцлон мэдгдсэн юм аа. За уулзалтын үеэр талууд мөн Украины дайны асуудал бол Иран улстай холбоотой сонирхолтой нөхцөл байдлын талаар ярилцаж санал солилцсон талаар Трамп уулзалтын дараагаар бол мөн мэдээлсэн. За ингээд Трамп үргэлжлээд Арабын нэгдсэн улсад бол Арабын нэгдсэн Эмират улсад бол айлчилсан байгаа. За тэрээр мягмар гарагт Сауди Араб, лавг гарагт Катар улсад айлчилсан бол Пүрэв болон Баасан гаригуудад Арабын нэгдсэн Эмират улсад бол айлчлаад нутаг бутсан. За түүний Арабын нэгдсэн Эмират улсад хийсэн айлчлалын үеэр талуудын хооронд $200 тэрбум гэрээг бол одоо үзгэлсэн байгаа. За энэхүү гэрээнд бол одоо Абу Дабитай хамтран хиймэл оюун ухааны дата төвүүдийг барьж байгуулах энэ салбарт одоо Америкийн компаниудтай хамтран ажиллах ийм гэрээ бол багтсан байна. За дээрээс нь мөн Катарын Etihad Airways одоо иргэний агаарын тээврийн компанитай одоо хамтран ажиллах. За энэ гэрээний дагуу одоо Boeing компани одоо онгоцнуудыг худалдаж авах $14.5 тэрбум өртөг бүхий ийм гэрээ бол багтаад байгаа юм аа. За ийхүү энэ 7 хоногт 4 өдрийн хугацаанд үргэлжилсэн Дональд Трампын ойрхон орнуудын 3 улсад хийсэн айлчлал Америк нэгдсэн улсад $700 тэрбум их $80 нийтдээ бол их $80 яригдах ийм хөрөнгө оруулалтыг татсан хамтын ажиллагаануудын гэрээг байгуулсан ийм одоо бизнес талдаа бол маш өндөр одоо амжилттай ийм гэрээ болжсэн айлчлал болж өндөрлөлөө. За дараагийн онцолж байгаа үйл явдал бол өнгөрсөн 7 хоногийн сүүлээр Оросын албаны улсын ерөнхийлөгч Владимир Путиний одоо уриалсан, санал тавьсан эхийн яриа хэлэлцээг Турк улсад явуулах энэ одоо үйл явдлын эргэн тойронд энэ 7 хоногт юу болж өнгөрсөн талаарх мэдээллийг та бүхэндээ яг одоо нэвтрүүлэг та бүхэнд хүрч байгаа энэ Баасан гарагийн орой хүртэл юу болсон талаарх үйл явдлыг тайлбарлах өргөх гэж байна. За тэгэхээр өнгөрсөн 7 хоногийн амралтын өдрүүдээр одоо Украины дайныг зогсоож энхий гэрээ байгуулах үйл явцтай бол одоо бас томоохон дэвшиц гарсан гэж одоо хэлж болох үс ийм үйл явдлууд бол болсон байна. За орон нутгийн цагаар өнгөрсөн Бям гарагийн шөнө Оросын албаны улсын төрийн тэргүүн Владимир Путин бол мэдээлэл хийсэн. Тэрээр энэ дайныг зогсоох асуудлаарх одоо яриа хэлэлцээнд оролцохыг Украин улсад бол уриалсан байна. За энэ нь бол одоо урд өмнө түүний хизээч огт хийж байгаагүй ч юм уу түүний амнаас гарч байгаагүй одоо ийм үгсэл гарсан гэж хэлж болно. За ингээд энэ яриа хэлэлцээнээс талууд гал зогсоох шин тохиролцоонд хүрч энэ нь одоо урт удаан хугацаанд үргэлжлэх инх тайвныг авчрах эхний алхам болох боломжтой гэдэг бол Путин онцлсон. За тэрээр Украины аримд цэрэг зэвсгийн хүчээ шинжилэн сайжруулах боломж олгосон богино хугацаанд гал зогсоох арга хэмжээний одоо оронд дайныг нэг мөр дуусгах шууд яриа хэлэлцээг эхлүүлж явуулах шаардлагатай байгааг тодтогоод
За ямарваа нэгэн урьдчилсан болцолт нөхцөлгүйгээр энэ шууд уулзалтыг явуулах ёстой гэдэг бол одоо онцолж ингээд Украины талыг одоо Туркид 5 дугаар сарын 15-ны өдөр одоо яриа хэлцээ явуулъя гэсэн урилгыг одоо үндсэндээ илгээсэн гэж хэлж болно. За Путин мөн энхийн гэрээний асуудлаар ням гарах Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай уулзсаар ярилцсан байгаа. Энэ үеэр Туркийн ерөнхийлөгч Эрдоган Турк улс бол хоёр талын уулзалт яриа хэлцээг зохион байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлэхээс зөө иж бүрэн гал зогсоох нь энхийн хэлцээ явуулахад шаардлагатай орчныг бүрдүүлнэ гэдгийг бол түүнд хэлсэн байна. За Оросын албаны улс бол анх Украин түрэмгийллийн халданд давталснаас 1 сарын дараа буюу 2022 оны 3 дугаар сард хоёр талын хооронд бол гал зогсоох яриа хэлцээ Туркийн Стамбул хотно удаа дараа явагдж байсан боловч одоо амжилтгүй бүтлгүүтжсэн байгаа. За тэгвэл Путиний мэдрэлийн дараагаар Украины ерөнхийлөгч Зеленский Оросын албаны улсын ерөнхийлөгчтэй энэ 7 хоног Туркийн Стамбул хотно биечлэн уулзаж дайныг зогсоох яриа хэлцээ явуулахад бэлэн байгаагаа бол та мэдэгдсэн байна. За Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Путиний одоо зүгээс санал болгосон хоёр талын шууд яриа хэлэлцээг Турк улсад явуулах саналыг бол нэн даруй зөвшөөрч хүлээж авахыг Украинд одоо шаардсны дараа Зеленский одоо дээрх мэдээлэл хийсэн байгаа. За Зеленский хэлэхдээ Алан хядааныг сунжруулах нь бол мэдээж утгагүй. Тиймээс би пүрэв гарагт Туркид Путинийг хүлээх болно. Өөрийн биеэр хүлээх болно хэмээн одоо мэдэгдсэн юм. За ингээд үндсэндээ нэг талаас Путин шууд одоо энхийн яриа хэлцээ явуулахыг урьсан. Нөгөө талаас хэрвээ тэгж байгаа бол энэ яриа хэлэлцээнд нүүр тулж хоёр улсын тэргүүнүүд уулзъя. Би тэнд очно гэж одоо Зеленский бол хэлж үндсэндээ одоо юу гэдэг юм чаленж сорилтыг бол Путинд тавьсан байгаа. Гэхдээ Путин мэдгдэлтэй өөрөө очиж оролцоно гэсэн зүйлийг нэг ч зүйлийг бол яриаггүй. Өөрөөр хэлэх юм бол одоо Путиний мэдгдлээс хоошоогоо Путинийг энэ уулзалтанд оролцохгүй гэдэг нь тодорхой болох хүртэлх одоо 2-3 өдрийн хугацаанд бол түүнийг энэ уулзалтанд ирэхгүй нь бол тодорхойгүй одоо ийм байдалтай байсаар байсан. Харин Украины ерөнхийлөгч түүнд бол одоо ингээд сорилт тавьсан байна. За Путин тэ одоо уулзъя, нүүр тулж уулзъя, шууд уулзаад одоо энхийн гэрээгээ ярилцъя. Энхийн хэлцээрээ явуулъя, энхийн гэрээгээ байгуулъя гэсэн одоо ийм зүйлийг бол ярьсан байна. За тэгвэл 7 хоногийн дундуур, энэ 7 хоногийн дундуур энэхүү уулзалтанд Москваг төлөөлж одоо оролцох төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг Кремлийн зүгээс танилцуулсан. За Оросын албаны улсын ерөнхийлөгч Владимир Путиний зөвлөх туслах Владимир Мединский, Оросын албаны улсын гадаад хэргийн дэд сайд Михаил Галузин, Оросын албаны улсын Батлан хамгааллын дэд сайд Александр Фомин, цэргийн тагнуулын албаны дарга Игорь Костюков нар уулзалтанд оролцсон гэдгийг Кремлийн зүгээс бол мэдгдсэн. За ингээд үүгээр энэ уулзалтанд Путин оролцохгүй болох нь тодорхой болсон. Дараагаар нь мөн Кремлийн эвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков бас одоо Путиныг оролцохгүй гэдгийг бол аль биесээр мэдгдсэн байгаа. За та бүхэнд эргэн сануулхад Путин Зеленский нар бол хамгийн сүүлд 2019 оны 12 дугаар сард бол биечлэн уулзж байсан байгаа. За тухайн үе Зеленский одоо Украины ерөнхийлөгчөөр сонгогдсны дараагаар бол Путинтэй уулзж байсан юм аа. За олон улсын ажиглах шинжээчдийн зүгээс бол энэхүү яриа хэлэлцээнд оролцох нь Украин улсын энхийн гэрээ байгуулах чин өсөлт ирмэлцэлтэй байгаа гэдгийг Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп дахин батлан харуулж байгаа. Харин хоёр улсын тэрүүн нарын нүүр тулсан уулзалт явагдах магадлал бол том бага. Учир нь Украины ерөнхийлөгчтэй уулзаж яриа хэлэлцээ явуулах нь Путиний хувьд доромжлол гэж одоо үзэгдэх учир шууд уулзалт явагдахгүй болов уу гэсэн бас ийм байр суурийг бол илэрхийлж ирсэн ба дээрэс нь шууд нэг удаагийн уулзалтаар одоо хоёр улсын төрийн тэргүүнээр уулзаад энхийн гэрээ байгуулна гэдэг бол одоо практикт байж боломгүй зүйл. Яг тэгвэл энэ асуудлаар энэ энхийн гэрээний одоо урьдчилсан өмнөх асуудлуудаар техникийн одоо урьдчилсан уулзалтууд бол ингээд явагдсны үндсэн дээр гэрээгээ одоо эцсийн байдлаар тохирсны дараагаар л төрийн тэргүүд болон одоо зуучлагч талуудын төрийн тэргүүд оролцож байж энхийн гэрээ одоо байгуулагдах хэрэгтэй. Тийм учраас энэ 7 хоногийн уулзалтанд бол мэдээж Путин эсвэл Зеленский оролцохгүй гэсэн одоо ийм зүйлийг бол ажиглагч нар ярьж байсан нь биелэлээ олоод байгаа юм аа. За ингээд пүрэв гараг болсон. Пүрэв гарагт мэдээж одоо хоёр талын өндөр дэд хэмжээний уулзалт бол явагдахааргүй болсон. Дээр хэлсэнчлэн одоо Оросын ерөнхийлөгчийн туслахаар ахлуулсан баг төлөөлөгчд бол ирж оролцохоор болсон. За ингээд пүрэв гарагт мөн Зеленский Анкара хотноо бол одоо хүрэлцэн ирсэн байгаа.
Туркийн Анкара хотноо за мөн Оросын баг төлөөлөгчд ч гэсэн мөн одоо хүрэлцэн ирсэн байна. Ингээд энэ үеэр Зеленский Анкара хот дахь ерөнхийлөгчийн цогцлборт Туркийн төрийн тэргүүр Режеп Тайип Эрдогантай бол одоо дэд өвчний уулзалтыг явуулсан байгаа. За тэдний 3 цаг орчим үргэлжилсэн уулзалт бол хаалттай байдлаар явагдсан. Энэ уулзалтын дараагаар Зеленский Украинаас Туркид суугаа элчин сайдын яамд болсон хэвлэлийн хурлын үеэр бол мэдээлэл хийсэн. Энэ мэдээлэлдээ Оросын холбооны улстай хийх энхийн одоо энэ удаагийн яриа хэлцээнд Украины Батлан хамгааллын сайд Рустем Умеровын одоо ахалсан төлөөлөгчдийн багийг илгээж байгаа гэдгийг бол тэрээр мэдгдсэн байгаа. За мөн тэрээр аялагтай одоо Украины төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд цэргийн болон тагнуулын албаны төлөөллүүд бол багтаж байгааг хэлсэн байгаа. За тэгээд Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Туркийн ерөнхийлөгч Эрдоган нарыг одоо хүндэлж байгаа учраас л Украины төлөөлөгчдийг Стамбулын яриа хэлцээнд илгээхээр шийдсэн гэдгээ бол тэрээр сэтгүүлчдэд мэдгдсэн. За тэрээр Москваг бол энхийн уулзалт яриа хэлцээг явуулах тодорхой товч үгүй, боловсруулсан бодлогоч үгүй, яриа хэлцээнд илгээх өндөр албан тушаалтан ч үгүй одоо байгаа энэ явдлаараа бол Америк нэгдсэн улс болон төрийн тэргүүн нарыг бол үл хүндэтгэж байна хэмээн Оросын албаны улсыг бол хурцхан шүүмжлээд авсан юм аа. За ингээд уулзалт яг одоо та энэ дэлхийн тойм хөтөлбөр танд хүрж байгаа энэ цаг мөчид бол одоо явагдаж байгаа хэсэг нь бол тодорхойгүй байна. Харин Москваг төлөөлж одоо Туркид ирсэн Оросын албаны улсын энэ баг төлөөлөгчдийн ахалж яваа Оросын албаны улсын ерөнхийлөгч Путиний зөвлөх туслах Владимир Мединский бол одоо мэдээлэл хийсэн. Тэрээр Оросын төлөөлөгчд бол хэлэлцээ хийхэд шаардлагатай чадах болон бүрэн эрх мэдэлтэй. За мөргөлдөөний бүтээлч арга замаар шийдвэрлэх боломжит шийдлийг бол эрэлхийлэх ирмэлзэлтэй байгаа гэдгийг бол тэрээр тодтогсон. Ингээд энэ удаагийн хэлэлцээг 2022 онд Стамбулд эхлүүлж байсан энхийн яриа хэлцээний үргэлжлэл гэж бол харж байгаа. За мөн тогтвортой энх тайвныг тогтоох, мөргөлдөөний үндсэн суурь шалтгааныг арилгах нь Украинтай шууд хэлэлцээ одоо хийхийн гол зорилго юм а гэдгийг бол тэрээр тодтогсон байгаа. За Зеленскийн баг төлөөлөгчд бол Стамбул хотноо баасан гарагийг дуустал байна гэдгийг бол мэдгдсэн байгаа. Тэгэхээр одоо хоёр талын баг төлөөлөгчдийн хоорондох шууд энэхийн асуудлаар хуулзалт баасан гарагт бол явагдахаар одоо болсон байгаа. За гэхдээ энэ баг уулзалтаас бол ямар нэгэн дөрвтэй үр дүн бол гарахгүй. Гэхдээ энэ төрлийн хоёр талын уулзалтууд цаашдаа одоо үргэлжлэн явагдах нь бол үндсэндээ тодорхой болж байна. За энэ хоёр мөн ойрхон орнуудын 3 улсад төрийн ажил хийж байгаа хийж байгаа Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Абу Даби хотноо мэдээлэлтэй баасан гарагт өөрийгөө Вашингтон руу буцаж ч магадгүй эсвэл Стамбул гэнтийн ажил хийж ч магадгүй гэсэн одоо ийм зүйлийг бол хэлсэн байгаа. За энэ үеэр BBC агентлагийн сэтгүүлч түүнээс Туркид болох яриа хэлцээнд Оросын албаны улсаас илгээсэн төлөөлөгчдийн албан тушаалын төвшөнд одоо таны урам хугарсан уу хэмээн асуухад Трамп огтхонч тийм зүйл байхгүй. Путин энэ хэлэлцээнд мэдээж очихгүй. Тэр намайг очно гэж бодож байсан учраас оролцох гэж байсан ч болсон. За Путин бид хоёрыг уулзах хүртэл бол юу ч болохгүй хэмээн хариулсан. За ингэж хариулснараа бол энэ удаагийн уулзалтын төвшин ач холбогдол үр дүнг бол тэрээр доогуур үнэлж зөвхөн Путин Трамп нар байлцаж байж л дайныг зогсоох энхийн гэрээ байгуулагдах болно гэдгийг товч бөгөөд тодорхой хэлээд амжсан юм а. За энэ хүн анхандаа Путин хоёр талын энхийн яриа хэлэлцээг Туркид явуулах хэмээн сүржин эхэлсэн ч эцэстээ оролцож байгаа төлөөлөгчдийн албан тушаал доогуур хэмээн үнэлэгдсэн. Одоо ийм яриа хэлэлцээ Стамбул хотноо ингээ баасан гарагт бол болох гэж байна. За гэхдээ энэ бол одоо 2022 оны 3 сард Стамбул хотноо явагдсан хоёр талын одоо энхийн яриа хэлэлцээнээс хойш талууд нүүр тулан уулзч анхны яриа хэлэлцээ болж байгаа юм. За ингээд үүнээс дараагийн яриа хэлэлцээ болон мөн энхийн гэрээ байгуулагдах эхлэл одоо тавигдж байна гэж ойлгож болохоор байна. За энэ 7 өдрийн мягмар гарагт 78 дахь удаагийн Каннын кино наадам нээгдсэн байгаа. За Каннын кино наадмын одоо фестивалийн шүүгчдийн багийг бол Францын нэр жүжигчин Жюлет Бинош тэргүүлсэн бол өмнө солонгосын найруулагч Хон Сансу, Холливуудын жүжигчин Хале Бери, Жереми Стронг, Франц, Марокко гаралтай кино зохиолч Лейла Слиманы, Италийн жүжигчин Альбаро Орбахар, Бүгд найрамд Конго улсын кино найруулагч Тьюдо Хамади нар шүүгчдийн бүрэлдэхүүнд бол багтаад байгаа юм а. За наадмын нээлтийн ёслолын арга хэмжээний үеэр Каннын кино наадмын хүндэтгэлийн алтан далдуу мод шагналыг Холливуудын домогч жүжигч Роберт Де Нирод бол гардуулан өгсөн байгаа. За тус шагналыг жүжигчин Леонардо Ди Каприо түүнд гардуулан өгсөн.
За өдгөө 81 настай жүжигч Роберт Де Ниро хүндэтгэлийн шагналыг гардаг хоёроо улс төрийн сэдвийг бол хөндөж гадаад улс орны кинонд тариф ногдуулах бодлогыг хэрэгжүүлэхээр зарласан Дональд Трампыг бол шүүмжилсэн юм аа. За ингээд 12 өдрийн хугацаанд үргэлжлэх Каннын кино наадмын одоо гол шагнал болох Алтан далдуу модны төлөө энэ жил нийтдээ 22 кино өрсөлдөж байна. Каннын кино наадам энэ сарын 13-наас 24-ний өдрүүдэд үргэлжлэн зохион байгуулагдана. Зөвшөөрөл та бүхэндээ дэлхийн тайм хөтөлбөрийн хүргэлэн анхаарлаа хандуулсан баярлалаа.